За тест тавиад халдвар төвчин байхгүй гэж болно. За гэхдээ халдвар төвчин чинь өөр ингэсэн бас нууц үетэй байдаг байхгүй вируснууд чинь. Та хэд нөгөө коронавиг санаж байна уу? Коронавирусын үеэр нэг нууц үе нь 21 хоног байдаг гэж хүмүүсийг яагаад гэсэн чинь тусгаарлаад шүү дээ. Яг тэрнтэй адилхан паровирус, гудрагийн вирус ч гэсэн өөрснөө гэсэн тийм нууц үетэй байдаг байхгүй юу? Эхний удаа вирусын тестээр сөрөг гарч болдог. Тэгэнгүүт би тэгэхэд сөрөг гарсан амьтдыг туулгын нөгөөд гэртээ за доор ээж нэг 10-аас 14 хоног байжгаад тэг гэртээ дасчаад танаа гэр бүлийн нэг гишүүн болох бэлтгэлээ хийцэн тэ та хэд ч гэсэн нохоогоо ерөн цаашдаа өргөжлүүл тэзэн гэсэн нэг тийм ихтгэл үнэмшилтэй болцсон бат зогссон тийм болчоод хүрээ дээрээ тэр үед нь хідүүлээ өвчний шинж тэмдэг үзүүлээгүй байх юм бол вакцина хийж болно. Өвчний шинж тэмдэг үзүүлээд буюу одоо юу гэдэг нүднээс нь нуух гарах, хамраас нь нус гоожих, шүлс нь насгарах, хошоогоо гүйлгэх, бөөлжих тийм шинж тэмдэгтэй байх юм бол дахиж нэг вирусын тестээ тавьж үзнэ. За тэг үнэхээр байхгүй бол хэдүүл эмчилгээ хийснийхэн дараа вакцины хийнэ.